хайртайхны эрдэн чулуундан гэргээ тайван жаргал болон охин цэзэн дулмаа цэцэн дулум нараас нь авдан хайртай шүү гэсэн хүндэт хэлүүлгээс нэг зориуд хайр залгаж байгаа хайртай гэрбдээс нь хандаа авда төрсөн өдрийн баярын бэлэг мэндэж үлгээ. Баян самбар уйсах өдрийн мэндийг хүргэе. Сайхан хурцж байна уу? Сайхан эрдэн чулуун мөн үү? За эрдэн чулуундаа юуны юм өнөөдрийн энэ хаврын сүүл сарын шинэ нэгний далай жаргалын дашнамтаа дэгш дүүрэн өдрөөр орчлон горвод ирсэн онцгой сайхан баяр төрсөн өдрийн төгс төгөлдргал халуун баярын мэндийг хүргэе. За гэнтийн бэлэг сэтгэлийн цацад удастай мэдчилгээнээс тантай холбогдож байгаамаа танд мэдчилгээ ирсэн байна. Хинээс хаанаас илгээсэн болов уу гэж бодож байна. Таамаглаж байгаа хүн байна уу? Байна. За хинээс илгээсэн гэж бодож байна. Хинээс илгээсэн. За тэгдэггүй яах вэ? Учир нь надтай золохоор хайрт минь чи өнөөдөр мэндэлчээ. Уярлын энэ л хорвог хайртай чамдан хайр тэгэл дээр дүүргэн байж бэлгэдэ. Эрийн хэмрийг ундаагаагүй. Заасан тасарч хэ. Сормоснуудэ солдон нулмас мэлэмрэр бай. Сондор сэтгээр торгон ачуур шихисдэ. Чулуун димбэ хөвс бохилгэн тоглолмар бай. За утсан тасарчих юм харин гайхаад дахин залгаж байна. За тэгээд эрийн хэмрэг ундаагаагүй эр зэргийн сэтгэлийн гадна нугараагүй эжинхэн хүслийн гарыг мөхөөгүй эр нөхөр минь чамаараа би гайхуулнаа. Бусдын ихнэрлүү сэтгэнэж буруу гэж гээгүй бодлям тар залхуу загнан хойс суугаагүй авах гээхийн хорвоо тэнцэж ялхаж чадсан аваал нөхөр чамаараа би гайхуулнаа. Алтан дэрхэд ирсэн аз жаргалтай сайхан өдөр төрсөн өдрийн баярын мэндийг чамдан хүргэе. Ханийгаан уурлууж гомдоож байсан бол уучлж өршөгөр хамгаас ирэхээр хайртай шүү насны ганцхан хань минь гэж дэгсэн гэргийн тайван жаргалаас нь мөн эрхэм сайхан бахаргал ханагар сайхан амьдралын минь шүтэн аавда маш ихээр хайртай шүү аваа танда төрсөн өдрийн баярын минь төргий гэж таны үргэлжлэл хайртай охин цэзэн дулум мөн цэцэн дулум нараас нь аавда төрсөн өдрийн баярын мэндийг хүргий хайртай шүү гэсэн байна. Тэгээд энэ л торгомж дурсамж болоод бичлэг болон хадгалагдсан үлдэж байна. Гэргийдээ өрсдөө зориулан хэлэх сэтгэлийнх нь үгийг нь мөчөд сонсъё. Энэ мэдээ осон хатаа хоёрхан таатаа саргуулдаг үү? За тэгэлгүй яах вэ? Нэгэн сайхан дуун зацлыг ханиасан танд зориулсан байна. Утсаас халгалгүйгээр уран бүтээлээ хүлээн аван шимтэн сонсоорой. Зовлон жаргалын тоон төгөл алдаж ганхаагүй. Зорьсон хэлсэн болгон донд дэвчээр гарган тэмцсэн хүсэл хэлслийн ертөнцөд сэтгэж амьдарч ява. Хүний хан чамаараа би гайхуулнаа. Аавын гэрийн жаргалыг өнгөж тогтоож ява. Амрах харийн түүхийг мөнгөлөн бичиж ява. Хүүхэн хонгорын нүднээс гонигийн нулимс унгаагаагүй. Ханийн тэнгэр минь чамаараа би хизээд гайхуулна. Чи миний хорвогийн хамгийн сайхан хань хамгийн сайн аав шүү. Хөвлийн цас шиг будрадал бай. Тэргэл саран
Сүр хижилсэн амьдрах зөөрлөшгүй сайхан хайр минь зүгнэж үтсэн шүлэг үхэнд ээдүүн зам дэгширч зөмбөрлөн дүнсийг хаан хайрхан уул шиг зөвхөн чиний дэргэд орчлонгийн амраа маглан буй. Надад зориулсан хорон бүрийг чинь усан тусалд хувиргаад намраа бараа болгоул хэдэн зууныг ч ундаална. Өөрөөр ээжээс эгэрлэн төрсөн амьдралын хайр амьдрал сүгрэхгүй байх бат эдгэл чи миний амьдралын гэр бүлийнхэн гэгээлэг тангирлэг багаргал шүү. Хайртай шүү гэр бүлээсэн. Сонсон сэтгэл зинхэр горих шиг урсаад байна. Сайхан дурчин зүрхэн дүргэж хоногчлоо торгон димбэр мөчс хийсгэн тогломоор байна. Тогрон дунаар чамайг санан зогслоо. За тэгээд сайн бүхний дээдэг иргэмлэн гүнсий дурсамж дөрөнгө сайхан баярлаарай. Баяртай. Тамаам тасандаж өндөр амжилт хүсье. За гэлээ. Гэнтэй сайхан бүлгийг иргэмлэн барьсан гэргээд нь олон гэгээлэг хөрхөн өрөст нь энэ ертөнцид байж хамгалагч дэлгэр дүүрэн жаргал бүхнийг дээдлэнгэр өнгөсөе.